За эрчим хүчний асуудал хүнд байгаа. Тэгэхээр та эрчим хүчний асуудал дээр бол онц байдал зарласан дээр баха гэсэн юм бодолтой байна. За одоо энэ гадагшаа гаргаж байгаа уул уурхай экспорт маань нүүрсний хувьд бол одоо 1.3 тэрбум долларын алдагдaltaй байна. Хүрхээ байсан байна. За 32 сая тонн нүүрс гаргасан гэж байгаа. За хэдийгээр алтны үнэн дээр байгаа боловч нэг 500 сая доллараар нэмэгдсэн байлээ. Өнгөрсөн оноо бодоход. За жишээ хувьд. За алтны хувьд бид нэр 20 тонны гаргадаг байсан бол энэ жил нэг одоо нэг 7-8 тонн ингэж гардаг болсон байна. Энэ дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? За би байхдаа 12-оос 14 онд тэр татварыг 2.5 болгосон юм. Бүгд л эсрэг байсан. Амьдрал дээр дараагийн жил бол 20 тонн алт авсан шүү. Хэрэв оюу толгойг одоо энд хамруулж чадах юм бол бид нар 40 тонн алт авч чаднаа.